гишүүдтэй энэ орой мэндийг хүргэе. За үндсэн хууль заасны дагуу улсын хурлд олон судал авсан намын буюу Монгол Ардын намын нэр дэвшигч болж хамт олонныхоо дэмжлэгийг авч чадсан Зандан Шатар нэр дэвшигчтэй баяр хүргэе. За та улсын хурлын дараагаар ажиллаж байх үедээ өнөөдрийн энэ холимог тогтолцоотой 126 гишүүнтэй парламентыг бий болгоход за хүйсийн мөн тэгш оролцоог хангахад онцгой хувь нэмэр оруулсан. За үүнээс гадна бас зөвлөлдөх арчлал, парламент гэх мэтчлэн одоо нээлттэй засаглалын одоо чухал зүйлсүүдийг урагшлуулсан гэж үзэж байгаа. За үндсэн хууль заасны дагуу ерөнхий сайд бүрийн эрхийнхээ хүрээнд бүтэц бүрэлдэхүүнээ одоо бүрдүүлнэ. Та өнөөдөр хариултандаа цаг алдалгүй энэ 7 хоногт энэ зүйлийг хийнэ гэж байна. За үүнийг дэмжиж байна. Яагаад гэвэл бид ажлаа хурдан үргэлжлүүлэх ёстой, бидэнд шийдэх ёстой олон асуудлууд байна. За улсын хурлд олон хавсан Монгол Ардын намын нэр дэвшигч учраас Монгол Ардын намын бүлгийн 30 гишүүн гарын үсэг зурж бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлэхэд удирдах зөвлөлд одоо анхаарах 3 зарчмын шаардлагыг хүргүүлсэн байгаа. За эдгээр 3 зарчмын шаардлага маань яг таны одоо манлайлж ирсэн, баримталж ирсэн тэгш оролцооны зарчмаар эв нэгдлийг хангах, гендрийн эрхтгш байдлыг хангах, за мөн улс төрийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах гэсэн ийм одоо 3 зарчмын зүйлс байгаа. Өнөөдөр энд байгаа гишүүд бүгд хамгийн чухал зүйлс буюу Монгол улсын хөгжлийн бодлогын асуудлуудыг хөндөж ирсэн. Тэгэхээр засгийн газар таны тэргүүлэх засгийн газар эдгээр асуудлууд дээр үр дүнд хүрэхийн тулд Монгол улсын хөгжлийг нэг түвшинд ахиулахын тулд хамгийн гол нь чадварлаг бүтэцтэй за мөн тогтвортой засаглах учиртай. Тэгэхээр энэ гарын үсэг зурж эдгээр зарчмын асуудлыг хүндсэн гишүүдийнхаа нэрийн өмнөөс би бас танд энэ бичгийг албан ёсоор гардуулъя. Тэгээ эдгээр асуудлууд дээр шийдэл гаргахын тулд бас тогтвортой чадварлаг бүрэлдэхүүнтэй засгийг удирдаасаа гэж би чин сэтгэлээсээ ерөөй. Энэ бол Монгол улсын эрх ашигын асуудал юм байнамаа. Тэгээ танд ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөгөөд энэ хүү бичгийг албан ёсоор гардуулъя. За профессорынгийн Наранбаяр гишүүн хэлье.